Сайн уу? Ано байна. Тэгэхээр өнөөдрийн видеоор хэдүүлээ арсны өнгөн үхэгдсэн арсыг гуйжуулах, цаашаад өнгийн сэргээж цайруулах үйлчлэгээ үзүүлдэг гуйжуулагч хүчлүүдийн тухай ярилцах болно. Тэгэхээр хэрвээ энэ төрлийн контентыг сонирхож байвал энэ видеотойгоор өргөжүүлэн хамтаагаарай. Би дерматологч биш, арс арчилгааны мэрэгчлэн бас биш, зүгээр онлайнаар өөрийн судалсан зарим агуулгуудыг олж мэдсэн зүйлсүүдээ энэхүү видеогоор та нартай хуваалцаж байгаа юм шүү. Тэгэхээр арсны өнгийн хэсэгт байгаа үхмэл арсыг гуйжуулахад бол хоёр төрлийн гуйжуулагч ашиглаж болдог. Нэг нь physical exfoliator буюу биет гуйжуулагч, нөгөөх нь chemical exfoliator буюу химийн гуйжуулагч гэж нэрлэж болно. Physical exfoliator буюу биет гуйжуулагч гэдэг маань нүүрний өнгийн хэсгийг шүүрдэн авах зориулалттай тийм сойзнуудыг ашиглаж болно, Clarisonic ч юм уу. Эсвэл дотроо юм гуйжуулагч хэрхгүүдтэй юм гуйжуулагч скрабууд байдаг. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол physical exfoliator буюу биет гуйжуулагч гэж нэрлэдэг. Энэ төрлийн гуйжуулагчнуудын нэг төвөгтэй асуудал нь юу гэдэг вэ гэхээр арсны өнгийн хэсгийн үхмэл арсыг гуйжуулах явцдаа шинэ арсыг чинь жоохон баг ингэж зүсээд байдаг micro tear гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр шинэ арсандаа micro tear буюу юм жижигхэн байдлаар ингэ зүсэхгүй тулд ямар бүтээгдэхүүн ашиглаж болдог вэ гэхээр chemical exfoliator буюу химийн гуйжуулагч нарыг ашигладаг. Тэгэхээр химийн гэж нэрлэж байгаагаас битгий агаараа. Юу гэхээр химийн гэж нэрлэж байгаа чинь энэ гуйжуулагч нарт ашигладаг бүх бүтээгдэхүүнүүд нь өөрөө байгалийн гаралтай яг натурал бүтээгдэхүүнээс гаргаж авдаг байгаа. Энэхүү видеоор би та нартай химийн гуйжуулагчид ашигладаг идэвхтэй орцууд, түүний нөлөө, цаашаад идэвхтэй ашигладаг түүхий эдүүдийн тухай ярилцах болно. Цаашаад эдгээр орцуудыг агуулсан бүтээгдэхүүнүүд, би өөрийн хэрэглэж үзсэн зарим бүтээгдэхүүнүүдийг хоёрдугаар хэсэгт хуваалцах бол өөрчлөлт химийн гуйжуулагчийг ашиглаж байгаа бол заавал анхаарах ёстой зарим зөвлөмжүүдийг видеоны төгсгөл рүү зааж өгөх болно шүү. Тэгэхээр химийн гуйжуулагч шиг дотор нь хэд ангилж болдог. Эхнийх нь alpha hydroxy acid буюу AHA. Хоёр дахь нь beta hydroxy acid буюу BHA. Сүүлийн үед нэлээд их газар авч эхэлсэн PHA буюу polyhydroxy acid гэсэн гурван төрлөөр хувааж болно. AHA буюу alpha hydroxy acid-ууд нь ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс гаргаж авсан сүү ч юм уу зарим жимснээс гаргаж авсан усанд уусдаг хүчлүүд байдаг. Тэгэхээр усанд уусдаг учраас нүүрний яг хамгийн өнгөн хэсэг дээр буюу epidermis гэсэн давхар дээр бол ажиллаж идэг. Тэгэхээр нүүрний хамгийн өнгөн хэсэгт байгаа үхмэл арсыг бол гуйжуулах зориулалттай. Ихэнхдээ цагаан батгах ч юм уу тиймэрхүү төрлийн батгнуудыг бол эмчлэхэд бол илүүтэй голчлон ашигладаг. Хамгийн айтайхан нь юу гэхээр энэ төрлийн хүчлийг ямар ч төрлийн арсан дээр ашиглаж болдог. Хуурай байна уу, тослог байна уу хамаагүй ямар ч батгатай арсанд ашиглаж болно гэж хэлчихэр хүмүүс заавал тослог арсанд бол ашиглах юм байна. Хуурай арстай хүмүүс бол AHA-г ашиглаж болохгүй байна гэдэг ойлголт байхгүй. Хуурай арстай хүмүүс ч гэсэндээ AHA-г бол ашиглахыг зөвлөдөг. Alpha hydroxy acid буюу AHA төрлийн хүчлэнд багтдаг үндсэн 6 хүчил бол байдаг. Хамгийн өргөн ашиглагддаг нь бол гликолийн хүчил гэж хэлж болно. Гликолийн хүчлийг нь бол чихрийн нишингнээс гаргаж авдаг. Ер нь AHA хүчлүүд дундаа бол хамгийн жижигхэн молекултай учраас AHA хүчлийн төвшөнд үйлчилж байгаа арсны хамгийн гүнд хамгийн хурдан шингэж арсны гүнээс нь бол гуйжуулах үйлчлэгээ үзүүлдэг хүчил байгаа. Хоёр дахь нь бол lactic acid буюу сүүн хүчил, мөн mandelic acid буюу пүлсний хүчил гэж бас байдаг. Citric acid буюу нимбэгний хүчил, мөн түүнчлэн tartaric acid буюу дарсны хүчлийг ч гэсэндээ AHA төрлийн хүчилд бол багтаадаг. Цаашаад malic acid буюу алюминий хүчил ч гэсэндээ AHA төрлийн ангилалд бол багтаж өгдөг. Гэхдээ сүүлийн энэ гурван хүчил бол дангаараа илүү ашиглагдахаас илүүтэй дээрх гурван хүчилтэйгээ mandelic acid буюу пүлсний хүчил эсвэл гликолийн хүчилтэй бол хоршин AHA төрлийн үйлчлэгээ үзүүлэх ёстой бүтээгдэхүүнүүд бол багтан орсон байдаг. Хоёр дахь төрлийн хүчил нь beta hydroxy acid буюу BHA. BHA хүчлийг өөр нь ихэвчлэн салицилын хүчил бол дангаараа бүрдүүлж идэг гэж хэлдэг. Salicylic acid буюу үүний бусад деривативуудыг ч гэсэндээ заримдаа BHA хүчлийн тоонд бол багтааж оруулдаг. BHA хүчил нь өөрөө усанд дуустдаггүй AHA-тэй харьцуулахад харин тосонд дуустдаг хүчил байгаа. Тийм учраас арсны илүү гүн рүү шингэж гуйжуулах боломжтой. Тийм учраас арсны хар батхыг цэвэрлэхэд зориулан BHA төрлийн хүчлүүдийг ихэвчлэн ашигладаг. Ер нь бол BHA хүчлийг ихэвчлэн тослог арстай хүмүүс ашигладаг ч гэсэнтэй зарим шаардлагатай тохиолдолд spot treatment буюу хэрэгтэй хэсэгтээ ашиглах зорилгоор хуурай арстай хүмүүс ч гэсэн эмзэг арстай хүмүүс ч гэсэндээ BHA хүчлийг бол ашиглаж болдог. BHA хүчил нь өөрөө хар батхыг яг яаж имшилдэг вэ гэхээр арсны юм нүхс сөвөнд ингэж шингэсэн энэ хар батхны доороос нь ингэж түлхэж ингэж түрч гаргаж ирж гуйжуулж цэвэрлдэг болохоор хар батхны эсрэг айгуу сайн имчилгээ гэж үздэг юм байна. Сүүлийн үед нэлээд хайп авж байгаа гуйжуулагч хүчил бол PHA ангиллалын хүчлүүд байгаа. AHA болон BHA-тэйгээ харьцуулахад молекулын хэмжээ харьцангуй том учраас
арсны гүн рүү одоо шингэх хурд нь арай удаан байдаг. Тийм учраас ингээд арсыг эмзэгшүүлэх ч юм уу эсвэл ямар нэгэн өрөвсөл өгөх нь харьцангуй бага байдаг юм байна. Тийм болохоор эмзэг арстай хүмүүс хэрвээ ямар нэгэн төрлийн гуйжуулагч хүчил ашиглая гэх юм бол AHA, BHA-с илүүтэй PHA буюу polyhydroxy acid-ыг бол сонирхол илүү зохимжтой. За ямар төрлийн идэвхтэй орцуудыг PHA гэдэг вэ гэхээр би эндээс унших чинь gluconolactone гэдэг юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хүртэл ашиглаж болдог ийм агуулмж байдаг. За мөн galactose гэж хэлдэг моносахарид төрлийн орц байд юм байна. За мөн lactobionic acid буюу сахарын хүчил. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь өөрсдөө молекулынх нь хэмжээ том учраас PHA ангилалд бол багтдаг. Заримдаа бол BHA-ийн зарим шинж тэмдгийг бол агуулсан байдаг. Тэгэхдээ өдөр тутамд ашиглахад зохимжтой тийм төрлийн хүчлүүд бол PHA ангилалд багтаж өгдөг. Цаашлаад PHA хүчил нь rosacea буюу ингээд арьсаар ингээд улаан туурдаг тийм хүмүүст бол ашиглахад арай зохимжтой гэж үздэг юм байна. Тийм уруу одоо хашил өгдөггүй ч юм уу. Тиймэрхүү нөлөө нь харьцангуй бага учраас айгүй зүгээр гэж үздэг. Цаашлаад PHA-д бол багтдаг идэвхтэй орцууд нь humectant буюу өөрлөгөө чигийг татдаг хэм маягтай гиалуроны хүчилтэй төстэй эвтер гэсэн. Тэгэхээр PHA нь одоо бусад хүчлүүд шиг бас ингээд ерөөд арсыг хувирашуулаад тахаасаа илүүтэйгээ буцаагаад чигийг арслуу татчихдаг учраас тийм чийгшүүлэгч нөлөөтэй мэдээж хэрэг AHA болон BHA-тэйгээ харьцуулахад гуйжуулагч одоо нөлөө нь арай бага боловч нөгөө талаараа магадгүй илүү хэрэгтэй нөлөөтэй ч байж болох юм. Тэгэхээр AHA, BHA, PHA зэрэг гуйжуулагч хүчлүүдийг яагаад ашиглах нь зүйтэй вэ? Энэ төрлийн хүчлүүдийг хэрэглэснээр за арсны өнгийн хэсгээр байгаа үхмэл арсыг гуйжуулж араас нь гарч ирж байгаа шинэ арсыг одоо улам бүр дэмжиж өгдөг байгаа. Ингэснээр одоо арсны өнгө сэргээж одоо юм алгалсан арсыг бол нэгэн жигдэлж өгдөг. За мэдээж хэрэг хуучин арс нь гуйжаад шинэ арс гарч ирж байгаа учраас ерөнхийдөө бол арсны өнгө цайрах нөлөөтэй байдаг. За тэгвэл энэ төрлийн гуйжуулагч хүчлүүдийг агуулсан ямар бүтээгдэхүүнүүд зах зээл дээр байдаг вэ? Би өөрийнхөө зарим хэрэгжилж үзсэн бүтээгдэхүүнүүдийг энэ видеоны хэсэг та нартай хуваалцъя гэж бодлоо. За ингэхдээ арс арчилгааны одоо шат дарааллынхаа дагуу хэрэглэх тэр дарааллаар нь энэхүү бүтээгдэхүүнийг хуваалцсан гэх юм уу. За мөн түүнчлэн энэ дээр дурддах зарим бүтээгдэхүүнүүдийг та нар 10% хөнгөлтөөр худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг видеоны доор тайлбар хэсгээс үзээрэй. Ану 10 гэсэн кодыг ашиглаад 10% хөнгөлүүлж авах боломжтой шүү. За тэгэхээр цэвэрлэгээнээс эхлэе. За эхний бүтээгдэхүүн нь 2 дахь чатны цэвэрлэгээ болгон ашиглах боломжтой гелэн цэвэрлэгч байгаа. Энэ бол Wish Trends-ийн Acid Duo 2% Mild Gel Cleanser. За агуулмжийг харах юм бол 1% capryloid salicylic acid буюу BHA хүчлийг агуулсан. За мөн түүнчлэн 1% gluconolactone буюу PHA хүчлийг бол дотроо агуулсан. PHA-ийн түвшин бас бага түвшин дээр бол байгаа ийм цэвэрлэгч байгаа. Гелэн цэвэрлэгч мөртлөөсөө яг хөөс шиг тийш нүүрэн дээр ашиглахад айгүй зөөлхөн хөнгөн тийм мэдрэмжийг надад өгч исэн. Тэгээд хэрэглэсийн дараа нэг тийм хуурайшуулж байгаа мэдрэмж бол өгөөгүй. Яг ингэ цэвэрлэх дараа яг ийм өнгөн ийм одоо үхмэл арс нь гуйжчлаа да гэж бодмоор тийм гүлийсэн толгор болгосон надад санагдсан. За цэвэрлэгийн дараагаар яг гуйжуулагчийн төвшөнд ашигладаг бүтээгдэхүүнүүд байж болно. Энэ ангилалд миний ашиглаж үзсэн бүтээгдэхүүн нь Cosrx-ийн BHA Black Cat Power Liquid. Хөвөн дээр түрхэж агаад арсан дээгүүр одоо ингэж гүйлгэж бол цэвэрлэх байдлаар гуйжуулна. Мэдээж хэрэг BHA-тэй учраас илүү хар батхтай, илүү батгалаг хэсгүүдээрээ одоо төлрүүлэн арчуул илүү зохимжтой. Өдөр болгон бас хэрэглэхийг бол зөвлөхгүй байна. Юун түрүүнд бол 7 хоногт 1-2 удаа хэрэглэж эхлүүл айгуу тохиромжтой санагдсан. За бүтцийн хувьд бол харьцангуй шингэн юм шиг мөртлөөсөө яг ингээд гаргаад гарн дээрээ тусаагаад ингээ үцхээр жоохон гээллэг дотроо юм идэвхтэй орц агуулсан нь бол мэдэгдчихжээ. За хамран дээр байсан хуурай одоо миний хар батганууд бол ерөөхдөө энийг ашиглаж үзсэн нэг сар орчмын хугацаанд бол огцом багасгах шиг надад тийм санагдсан гэх юм уу. Тэгэхээр таалагдсан. За гуйжуулагчийн шатанд ашиглаж болох AHA агуулсан бүтээгдэхүүн нь Wish Trends-ийн Mandelic Acid 5% Skin Prep Water гэх юм уу. Энэ бүтээгдэхүүнийг хөвөн дээр тусаагаад нүрээрээ гүйлхэн цэвэрлэх юм бол гуйжуулагч байдлаар ашиглаж байна гэсэн. Би бас нэг удаа энийг гарын дээрээ зүгээр дусааж агаад гараа хоорн нь хавьчаад нүрээ болоо шавших байдлаар тоник байдлаар бас ашиглаж үзсэн. Тэр бол болж илээ. Гэхдээ тэгж ашиглахыг би өдөр болгон тэгж ашиглахыг бол зөвлөхгүй. 7 хоногт нэг удаа ч юм уу ашиглал айгүй зүгээр. Яг AHA төвшнөл ашиглахад айгүй зүгээр боломжтой бүчлүүдийн нэг.
За арьс арчилгааны явцдаа дараагийн шат нь бол spot treatment буюу цаг хэрэгтэй хэсэгтээ түрхэх маск байдлаар ашиглах бүтээгдэхүүн бас байдаг. За юуны нэг жишээ нь бол The Ordinary-гийн AHA 30%, BHA 2% peeling solution гэсэн ийм бүтээгдэхүүн байдаг. За энэ бүтээгдэхүүний хүчлийн агуулмж бол маш өндөр. AHA-ийн 30%, BHA-ийн 2% агуулмжтай учраас зааварсныхан дагуу 10 минутаас удаан хугацаанд нүүрэн дээр бол байлгаж болохгүй. Хуурай арьстай хүнд бас тийм ч тохиромжтой биш үж магадгүй. Би энийг өөрөө хэрэгжилж үзээд миний арьсанд бол тийм сайн тохироогүй. Гэхдээ тослог арьстай хүмүүсийн хувьд бол Ordinary-гийн энэ бүтээгдэхүүн амар хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийнх нь нэг гэдэг юм байлээ. Тэгэхээр хэрвээ та нар тослог арьстай болвол гуйжлэгч хүчээр сонирхож байгаа бол энэ бас айгүй сонирхолтой нэг бүтээгдэхүүн. За тэгэхээр арьс арчилгааны дараагийн шат нь бол toner. Тэгэхээр toner-ийн шатанд ашиглаж үзсэн миний нэг бүтээгдэхүүн юу вэ гэхээр Ordinary-гийн glycolic acid 7% toning solution гэдэг AHA бүтээгдэхүүн. Ordinary-г хэрэглэдэг хуурай арьстай хүмүүс бол энэ хүчлийг бол амар сайн гэдэг юм байлээ. Миний хувьд ч надад бас яг тийм санагдсан. Гликолын хүчлийг юу хийхээсэ гэж би бодож ийн вэ? Яг тэрийг л хийдэг бүтээгдэхүүн шиг санагдсан. Хөвөн дээр бол шингээгээд нүрээрээ гүйлгэж ингээд цэвэрлэх байдлаар гуйжуулах зориулалттай. 7% агуулмж нь нэлээд өндөр байгаа учраас өдөрт нэг удаа л хэрэглэхэд хангалттай. Ихэвчлэн гликолын хүчлийг бол оройдоо хэрэглээрэй зүгээр унтахын өмнөх арьс арчилгаан дээрээ иймэрхүү бүтээгдэхүүнийг сонгоорой. За мөн дүүжлэн AHA, BHA-г хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүн. Гэтэ AHA, BHA хүчрүүдийг ер нь ашиглаж үзье гэж сонирхож байгаа болвол би энэ бүтээгдэхүүнийг бол зөвлөнө. Энэ бол Cosrx-ийн AHA, BHA Clarifying Treatment Toner. Toner учраас тийм их өндөр агуулмжтай биш болохоор арьс чинь эмзэгших вэ гэж санаа зовж байгаа. Гэхдээ энэ төрлийн хүчлийг ашиглахаар сонирхож байгаа хүмүүс байвал хамгийн эхлээд энэ бүтээгдэхүүнээс туршиж үзүүл бас зүгээр. Хөвөн дээр шингээж агаад нүрээр бол бүтэн гүйлгэж арчих боломжтой. За гуйжуулагч хүчлийг бас эссенцийн шатанд ашиглаж болно. Тэгэхээр миний хувьд яг энэ шатанд ашигласан энэ төрлийн гуйжуулагч хүчтэй бүтээгдэхүүн нь Cosrx-ийн 2-in-1 Poreless Power Liquid гэдэг. Энэ болохоор дотроо BHA агуулмжтай. За мөн түүнчлэн таннин агуулсан учраас арсыг илүү ингэ чангалж өгөх үйлчилгээтэй. Мөн түүнчлэн BHA нь бол нүхжилтийн эсрэг үйлчлэг үзүүлэх зорилготой ийм эссенц маягийн бүтээгдэхүүн байгаа. Анх ингээд хэрэгжилж үзэхээр яг toner шиг бас санагдаж магадгүй. Гэхдээ Cosrx-ийн вебсайт руу ороод үзэхээр энийг бол эссенцийн шатанд ашиглаарай гэж бол зөвлөсөн байлээ. Тэгэхээр арьсан дээрээ 2-3 дуслыг тусаагаад өөрийн хүссэн хэмжээрээ тусаагаад нүүрэн дээрээ болоод ингэж шавшиж өгөх байдлаар түрхэж болно. За нүүрнээсээ гадна хүзүү ингэр цээж өгөөч гэсэндээ бол түрхэж ашиглал айгүй тохиромжтой BHA төрлийн бүтээгдэхүүнүүд нэг. За гуйжуулагч хүчлийг чигшүүлэгч тосны хэмжээнд ашигласан бүтээгдэхүүн хүртэл байна. За миний хувьд болохоор Wish Trending Acetyl Hibiscus 63 cream гэдгийг бол ашигласан. Энд болохоор capryloyal salicylic acid 0.5% агуулмжтай, мөн gluconolactone 1.1% агуулмжтай буюу BHA, PHA бүтээгдэхүүнийг бол агуулсан ийм чигшүүлэгч тос байгаа. Нүүрэн дээр түргэж үзэхэд айгүй хөнгөн санагдсан. PHA учраас яг эмзэг орсон айгүй тохиромжтой юм байлээ. Айгүй тийм зузаан биш, амар тийм хөнгөн хөвөн шиг байсан учраас ямар нэгэн арьсан дээр тийм хашил өгөх ч юм уу бодис байхгүй юм шиг санагдсан. Ер нь баг нийлээд хөнгөцсөн байж магадгүй гэж би боддог. Би өөрөө нөгөө хуурай арьстай учраас энийг хэрэглэсний дараа араас нь ч юм уу эсвэл урталд нь ямар нэгэн чигшил өгөх нэмэлт мис цацдаг ч юм уу эсвэл дахиад арай хүнд чигшүүлэгч тос ч юм уу араас нь хэрэглэх тохиолдлууд бол гарч исэн. Гэхдээ тослог арьстай хүмүүс ч юм уу эсвэл эмзэг арьстай хүмүүсийн хувьд яг энүүгээр арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн шатыг болгож хэрэглэх бас айгу зүгээр санагдсан. Тэгэхээр энэ видеонд дурддагсан Cosrx болон Wish Trending бүтээгдэхүүнүүдийг 10% хөнгөлөлтөд авъя гэх юм бол ANU10 гэсэн кодыг ашиглаад доор байгаа холбоосоор орж авах боломжтой шүү. За, AHA, BHA, PHA-г ашиглаж байгаа тохиолдолд заавал анхаарах шаардлагатай зарим зөвлөмжүүдийг хэлье. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь яг та нарын арсны өнгөн хэсгийг гуйжуулаад шинэ арсыг бол гаргаад ирчиж байгаа учраас шинэ арсчийг юм нарны хитягаан туяанд арцсангуй мэдрэг болцсон байгаа гэсэн. Тиймээс өглөөдөө хэрвээ энэ төрлийн гуйжуулагч хүчлийг хэрэглэсэн бол заавал нарнаас хамгаалах тос хэрэглээрэй. Ер нь хүчил хэрэглээгүй байсан ч өдөр болгон нарнаас хамгаалах тос хэрэглэж явах хэрэгтэй л дээ. Гэхдээ гуйжуулагч хэрэглэж байгаа бол заавал нарнаас хамгаалах тос хэрэглэнэ. Яагаад тэгэхээр та нарыг арьсаа ингээ гуйжуулаад залуу арьс гаргаад ингээд мөнгө цагаа зарцуулаад ингэчээд араас нь хэрвээ наран зүгээр ингээ гараа авчих юм буцаагаал тэр шинэ арьсаа хөгшрүүлээд муутгаад хуучруулад ингээд харлуулад эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаа үнэлээд буцаага тэр шинэ арьсаа хамгаалахын тулд нарны тос заавал хэрэглэх хэрэгтэй шүү.
За мөн түнчлэн AHA, BHA-тэй бүтээгдэхүүнүүдийг бол нэгээс олон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол заавал нэг дор бүгднийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Юу вэ гэхээр өглөөдөө AHA бүтээгдэхүүн хэрэглээд оройдоо BHA хэрэглэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар салгуул зүгээр өглөөд нь AHA, BHA, PHA бүгднийг хэрэглээд байвал бас арьсанд чинь жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр арьсаа сонсож байгаа ер нь ямар бүтээгдэхүүн арай өглөөд нь тохирж ийн, оройд нь тохирж ийн гэдэгтээ нэлээд анхаарч ингэж холимогоо бол бүрдүүлвэл айгу зүгээр байгаа. За тэгэхээр та нарт гуйжуулагч хөрсүүдийн тухай видео таалагдсан бол энэ видеон дээр лайк дараарай. Хэрвээ өөрийн мод ашиглаж үзсэн туршлагаасаа хуваалцах юм бол доотлын комент хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ миний сувагт subscribe хийгээгүй бол доор байгаа subscribe гэсэн товчон дээр дарж хажуугийн хонхыг дараарай. Тэгсэн тохиол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж шүү. За мөн дахин сануулхад энэхүү видеон дээр дурддагсан зарим бүтээгдэхүүнүүдийг 10% хөнгөлөлтөд авах боломжтой байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг доор видеоны тайлбар хэсэгт оруулж өгсөн байгаа. Ану 10 гэсэн кодыг ашиглаад 10% хөнгөлүүлээрэй. Тэгэхээр дараагийн видеогоор тун удахгүй эргээд уулзъя. Баяр таа.